Үжим төргийн үзэгчтэй Оллоо телевиз үндэсний төв архивын кино, гэрэл зураг, дуу авааны баримтын төвтэй хамтраад баримтат дэлгэц гэсэн нэгэн нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгээрээ бид баримтын төв дээр хадгалагдаж байгаа баримтат киноны алтан сан хөмргөөс үзэгч та бүхэндээ дээжлэн хүргэж, за энэ баримт киноныхоо тухай мөн төвөгч судлаач эрдэмтэн мэрэгтийг урьж оролцуулан та бүхэндээ ярилцлага хүргэж байгаа. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар бид Дэс Сүхбаатар гэсэн нэгэн баримтат киног үзүүлэхээр бэлтгэсэн байна. Харин энэхүү баримтат киноны маань талаар, за мөн яг үнэн түүхийн талаар бидэнтэй бас ярилцахаар бидэн дээр зочид ирсэн байгаа. Ингээд зочдоо танилцуулъя. За манай Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн орчин үеийн Монголын түүхийн эрдэм шинжилгээний ажилтан Эрдэнэт. За мөн манай кино, гэрэл зураг, дуу авааны баримтын төвийн эрхлэгч бас Эрдэнэт. Ингээд хоёр амьдаа маань нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр би нэвтрүүлгийнхээ эхэнд энэ нэвтрүүлэг маань одоо шинээр эхэлж байгаатай холбогдуулаад за манай эрхлэгч Эрдэнэтаасаа за манай нөгөө үндэсний архивын төв газрын кино, гэрэл зураг, дуу авааны баримтын төвийнхаа талаар за мөн одоо энэ Дэс Сүхбаатар гэсэн баримтат кино маань талаар үзэгчдэд нэг товч танилцуулахгүй юу гэж үсгэсэн. Монгол орнд 1930-ад оны эхлэн кино урлаг бол үүсч хөгжиж ирсэн. Тэгээд алтан үеийнхний бүтээсэн кино бүтээлүүдийг хадгалах, хамгаалах, шинжлэх ухааны үндэстэйгээр техник боловсруулалт хийх зорилгоор 1960 онд бол манай кино архив анх байгуулагдсан. Тэгээд идүүгээ кино манай төв архивын идүүгээ манай үндэсний төв архивын кино, гэрэл зураг, дуу авааны баримтын төвийн сан хөмрөгт бол 1936-аас 2000 оны хооронд хийгдсэн 212 нэрийн уран сайхны кино, 1938-аас 2005 оны хооронд хийгдсэн 1000 гэсэн нэрийн баримтат кино, тэгээ 1947 оноос эхлэн хийгдэж эхэлсэн одоо манай орнд кино мэдэнүүд, тэгээд гэрэл зураг, олон улсын фонограм, дуу аваанууд зэрэг баримтууд, тусгай төрлийн тэгч тийм баримтууд хадгалагдж байдаг. Тэгээд өнөөдрийн сонгож авсан Жанжин Сүхбаатарын тухай баримтат кино бол 1900 ер нь манай сан хөмрөгт бол Жанжин Сүхбаатарын тухай гэсэн хоёр баримтат кино хадгалагдж байдаг. Энэ нэг нь бол 1971 онд хийгдсэн Дэс Сүхбаатар, нөгөө нь бол 1983 онд найруулагч Зандраган хийсэн Өнгөт тийм баримтат кино. Цогтой хувьсгалч гэсэн нэртэй баримт кино хадгалагдж байдаг. Тэгээд 1971 онд бол ардын хувьсгалын 50 жилийн өв зориулан Монгол кино үйлдвэрийн даргын 1971 оны 2 сарын 2-ны өдрийн тушаалаар энэ кино зураг авах групп маань байгуулагдсан. Тэгээд энэ бүрэлдэхүүнд бол найруулагч нь Бунтар, оператор Шарвдорж, зургийн даргаар нь Махулгой, тэгээд түүхийн зөвлөхөр нь академич Нацаг Доржгой нар харж ажиллаж энэхүү бүр хэмжээний баримтат кино хийсэн. Тэгтээ энэхүү баримтат киног бүтээхдээ бол тухайн үеийн намын түүхийн институт, улсын архив, намын төв архивын сан хөмрөгт хадгалагдж байгаа Сүхбаатартай холбогдох гэрэл зураг, баримтчгүүд, тэгээд мөн тухайн үеийн Сүхбаатарын өөрөө үйл явдалд нь оролцож исэн Ирхүү, Улаанууд зэрэг хотуудад очиж баримт архивын материалууд. Архивын баримт материалууд ашигласан. Мөн Москвагоос яг тухайн үед Октоберын хувьсгалтай холбоотой тийм дүрс бичлэгүүд ашиглагдсанаар бас их онцлогтой. Тэгээд энэ кино бүтээхдээ бол Хягт, Сэлэнг аймаг, Булган, Сүхбаатар аймаг, Дорнод аймаг зэрэг яг нөгөө Сүхбаатарын өөрийнх нь үйл явдалд холбогдох тийм газрууд яаж вэ? Ер нь их өргөн хүрээг хамарч юм ингээд баримт цуглуулж яаж яг Сүхбаатарын тухай хийсэн тийм баримтат кино байна. Тэгэхээр энэ баримтат кино бол өөрөө нэг түүх, тийм ээ. Хэдийгээр Сүхбаатар гэж бодит хүний тухай өгүүлж байгаа ч гэсэн бас уран бүтээлчдийн, тэр судлаачдын, эрдэмтдийн байсан баримт материалыг түшиглээд за бас тухайн нийгмийн одоо байдал, нөлөөлөл, тийм үү, үзэл суртал янз бүрийн юмуд нөлөөлсөн байж болох талтай. Тийм болохоор энэ баримт кино бол өөрөө тэр чигээрээ бас түүх. Зүгээр Дэс Сүхбаатар гэдэг хүний түүхийн талаар би бас одоо эрдэмчлэгийн ажилтны Эрдэнэтаасаа тодруулж асууж ярилцмаар байна л да. Тухайлбал одоо саяхан яг энэ
Дээд Сүхбаатартай холбоотойгоор бас дугуй шинэрний яриа болж тэн дээр өөрөө бас илтгэл тавьсан байгаа тий. Ерөн зүгээр цэгцтэй ойлголт өгөхийн тулд би эхлээд энэ Дээд Сүхбаатар гэдгийг хувь хүн талаас нь ярилцж эхлүү зүгээр болов гэж бодоод байна л да. Юуны өмнө Цэргийн яамны сайд Айрмын Жанжин Дамжны Сүхбаатарын тухай ярих нь зүйтэй байгаа юм тийм ээ. Тэгэхээр одоо Дамжны Сүхбаатарын тухай ерөнхий ойлголтыг өгөхийн тулд эхлээд бид 5 зүйл багталж дурдсан зүйтэй юм болов гэж бодож байна. Нэгд бол 1918 оны Цэцэн хаан аймгийн Ёст Вест орж байгаа шууны хүн амын тоолгон тухай дурдсан зүйтэй. Энэхүү дуртал бол энэхүү баримт нь бол үндсэн төв архивын савнд хадгалж байдаг. Цэцэн хаан аймгийн доржийн хошуу нь болохоор хошуунд 11 өрх хайсуу гэдэг овгоор бол бүтэрсэн байдаг юм аа. За энэ хайсуу нарын тухай бол тагны уулын туваа нарын зүүн хойд хэсэгт бол хайсуу овг бол бүтэрсэн байдаг юм байна. А мөн хөвсгөлийн дарахад болон ханх сумын урийн харын нарын дунд хайсууд гэсэн овг бол байж идэм байна. За энэхүү хайсууд овг нь бол Оросын эрх баригч нар аль барьж исэн, үслэгийн ам барьж исэн. Мөн халах Монголд орж ирж он удаан жил хойш явцдаа бол монголцсон байт юм байна. Тэгээ мөн бас энэ дээр давхар судалгаа бас хийх хэрэгтэй. Юу гэвэл өвөр Монголын угсаатан зүйчдийн хийсэн судалгаануудыг бол бас үзэж харах зүйтэй юм байна. Тэгэхээр энэ судалгаа зөвхөн нэг талаас биш бас өөр өнцгөөс харж үзвэл энэ хайс үүдгийн овг нь бол тодорхой болох юм аа. Энэ хөвөнд ойрдох юм болов гэсэн бодолтой байна. Нэгдүгээр тийм асуудал. Хоёрдугаар бид гэр бүлийн тухай Дамжны Сүхбаатарын тухай гэр бүлийн тухай асуудал яригдах ёстой. Тэгэхээр гэр бүл нь бол мэдээж бидний дээр үүрсэн Цэцэн хаангийн Ёст Вест орж байгаа хошуун тийм ээ. Энд орж байгаа хошууны бас гаралтай. Энд бол түүний Сүхбаатарын өвгөц төгөө одоо түүний эцэг Дамжны тухай яригдж байдаг. Архивын баримт 1922 оны архивын баримт дээр бас дурдсан байдаг. Энэ дээр бол доржийн хошууны бүх нийт хүмүүсийн тухай дурдсны дотор нь хайс авахтан хэрхэн яаж оршин сууж тархаж исэн тухай хүртэл байдаг. Тэгэхээр бид дандаа энэ архив байранд төшгөлж ярихгүй болохгүй сүүл үед тийм ээ. Тэгээд энэ гэр бүлийн тухай асуудлыг товчхон ярих хэрэгтэй олон зүйлд орлож болно. Энэ дээр юу дурдах вэ гэхээр Сүхбаатарын хамгийн том ах Дэндв бол 1885 онд төрсөн. Түүний дараах нь Аранзан 1888 онд төрсөн гэж одоо их сурвалж бичсэн байдаг. Ингээд 1889 онд бол Дамжин нийслэл хүрээнд нүүдэл нэрж энэ учир шалтгаан тухай бол олон юм өгүүлсэн байдаг учраас товчлоод нүүдэл нэрж одоо тухайн хүрээний Константинжид болоо ирсэн. Константинжид ирж нүүдэл ирсэн явцдаа бол Дамжны Сүхбаатар Орос хүүхдүүдтэй болоо тухайн тоглож өссөн гэж бас дурсамж өгүүлсэн байдаг. За энд олон дурсамж Сүхбаатарын тухай өгүүлсэн олон ном бүтээл дотроос хамгийн чухал нэг дурсамж өгүүлэх зүйтэй. Энэ юу гэвэл Сүхбаатарын төрсөн охин дүү долгорыг өртөлж авсан хишиг тухайн дурсамж. Энэ бол маш чухал дурсамж. Яагаад гэвэл долгорыг өртөлж авсан дээр хишиг тухай бол Сүхбаатарын гэр бүлийнхэн их ойр танилцдаг байсан. Хойр ирж очдог одоо ингээд тийм байсан учраас энэ дурсамж нэг чухал тийм бодиттой юм болоо гэж үзэж байгаа. Тэгээд Сүхбаатарын гэр бүлийн байдлын тухай хишиг тухайн дээр дурсамж юу өгүүлсэн бэ гэвэл Дамжных бол маш тийм ядуу айл байсан. Одоо гэртээ шал байхгүй, хоёр бор авдартай. Авдарн дээр нь одоо тийм адууны дүрс болон бурхны хөрөг заасан байдаг. Голдоо бол 100 болон ингээд ил толготой тэр ил толгон дээр голдоо хоолндоо хийдэг. Тэгээд Дамжныг бас ингээд антропологийн хувьд бас тэгж дүрсч өгүүлсэн байдаг. Дамжин гэдэг нь одоо монхор дуунж хамартай, шарангуй царайтай, тийм одоо сахалгүй ийм орог саарал дээл ихвчлэн өмсч явдаг байсан гэж. Тэгэхээр бидний түүхэнд бол цагаан дээл Дамжин гэж өгүүлсэн байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр орог саарал дээл голжлон өмсч явдаг учраас түүхөө нэрлэгдсэн юм шиг. Их хамдын тухай бас өгүүлсэн байдаг. Тэн дээр бол шарангуй царайтай, хавчрдуу, тийм хомсхон үүртэй, ийм сайхан шүттэй. Ийм хүн байсан. Харин энэ дээр нэг зүйл хэлэхэд Дамжныг бол их сайхан тийм тийм өтгөн хөмсгтэй хүн байсан гэж иштгэн тодорхойлсон байдаг. Ийхүү гэр бүлийн хувьд ийм гэр бүл дотроо бол Дамжны Сүхбаатар удаах ах Амзантайгаа их дотно байсан. Амзантайгаа
дандаа цог явуулж даамд нь бол дүүгээ дагуулж аргал их түүж гэрийнхэн дэргэд бол байшингийн чинээтэй аргал цоглуулсан тийм ажилсан хүүхдүүд байсан гэж бодлоо. Туршид өгүүлсэн байх юм аа. Иймхүү гэр бүлд одоо дамжны Сүхбаатар бол өсч хүмүүжсэн байна. Дараах асуудал бол бид нэр дамжны Сүхбаатарын боловсролын тухай ярих хэрэгтэй. 3 дугаар асуудал тийм. За дамжны Сүхбаатар маань хужир болонд цэргийн алба бол хааж исэн бид бүхэн бүгдээр мэднэ. Хужир болгын цэргийн алба бол 9 жил алба болсон гэж хэлдэг. Энд байх хугацаанд бол нэмэндээ янжмаатай байх гэр бүл болсон байдаг. 1911 онд нэмэндээ янжмаа бол нэралж хүү галсангаа төрүүлсэн. Энэ тухай галсангаа бас орсомж байдаг. Тэгээд гэр бүлийн тухай зохис дурдаад одоо боловсролын тухай ярихад бол нэмэндийн дамжны Сүхбаатар дунд зэргийн цэхэтэн буюу бичиг цэргийн төшөөлөгдсөн албан тушаалтай байсан байна. За тэгвэл түүхийн баримт болон бусад усын дээд доод хурлын тухай өгүүлсэн баримтанд бичиг цэргийн төшөөлөгч ямар тушаал байсан бэ гэж хайж үзэх хэрэгтэй байна. Тэн дээр бол яамны төшөөлөг бичгийн цэргийн төшөөлөгийг бол хошууны төшөөлөгийг бол цэргийн гэж ялгаж салгаж одоо энэ бичиг цэргийн төшөөлөгийг бол заагалж үзүүл зүйтэй маа гэсэн тийм дээд улсын доод хурлаас дээд хурлд өгсөн тийм бичиг байдаг. Тэгэхээр улсын дээд хурл бол бичиг цэргийн төшөөлөгийн хөө яамны төшөөлөг бол бичгийн, хошууны төшөөлөг бол цэргийн гэж ялгамжилж өгье гэсэн тэр доод хурлаас өгсөн захирамжийг бол зөвшөөрч ялгаж өгсөн байдаг. Тэгэхээр дамжны Сүхбаатар хужир болон цэрэг багтаа 15 мөнгөний цалинтай байсан. Дараа бол Полион сомгийн дарга болох үед 15 төгрөгийн цалинтай болж. Энэ тухай бол дамжны Сүхбаатарын энэ амьдралын тухай бас түүний гэргийн нэмэндээ хэмжээний дуртгалтай бол өгүүлж ирсэн. Иймхүү жишг тухайд орсомж болон удаах дамжны Сүхбаатарын улаа хийжсэн тухай бол олон юм товчилж ярихад тийм ингээд бичиг цэргийн төшмөлийн зинад хүрч үед бол түүний амьдрал болон түүний гэр бүлийн амьдрал бол дээшж ирсэн. Яг тэгвэл түүний эцэг дамдан шоронгийн хуй хийжсэн. Энэ үеэс түүний гэр бүл нь өөрчлөгдөж одоо шалтаа болсон, гэр доторх юмд нь өөр болсон тухай их тухайд орсонж байдаг. Энэ тухай бол олон орсонд өгүүлсэн байх юм аа. Ингээд ер нь юу одоо нөгөө бидний мэддэг түүхтэр бол тийм ээ. Бага насандаа бол бичиг соёлын боловсролыг нөгөө жамин гүнээр гэрээр заалгаж байсан. Тэгээд яг явандаа бол эдгээр насандаа хүрээд ирэхээр ер нь Орос талаасаа боловсрол олж авч исэн байх уу? Тэр эрхүүд сурж исэн энэ төр гэхээр тий. Эцэг дамд нь бол бид нэр сайн мэдэн тий хадаг барьж онхтын жамд бол шав оруулж исэн тухай. Тэгээ бид нар бас энэ тухай хожим ярих их дэлгэрэнгүй ярьж байна. Бид нар дээр болоо бас ярьжсэн гэрийн сургалтын тухай Монголын уламжлалт гэрийн сургалт энэний тухай ямар сайхан сургалт явуулж исэн. Энэ дөр олон 20-30 оны үеийн цэгтүүд бүгдээр гэрийн сургалттай гинхэн байсан. Маш сайн сургалт өгч исэн гэсэн энэ тухай. Тэгэхээр одоо онхтын жам багшийн шав байж болоо Монгол бичгийн тийм ээ. Тийм анхны сургалт сурсан. Энэ дээр бас хэлний боловсролын тухай асуудал яригдах ёстой тийм ээ. Бага багтаа Орос хөвгтүүдтэй болон ингээд тоглож өссөн гэж ярьдаг. Тэгэхээр бас нэг Константин Жинэг Орос Сүхбаатарт их сайн байсан. Одоо тэднийхээс талх байдаг Орос тэднийхээс талхыг авчирч гэртээ бол Сүхбаатарын дамжны гэрт орохт бол талх бол зөндөө байдаг байсан гэж тийм дурсамж байдаг. Тэгэхээр бас ховор үзүүлэлтэй тийм одоо бас ингэж Оросуудтай харилцаа холбоотой байсан гэдэг. Хүүхдэд дамжааж гисэн тэдний гэр бүлийнхэнд бас тийм байдлаар нэвтэрчсэн байна. Тэгээ хэлний боловсролын хувьд бол олон сурвалж олон хүмүүсийн дуртгал дээр өгүүлсэн байна. Дамжны Сүхбаатар бол Оросоор багсаа гэнэ. Оросоор тайруу байна. Гэхдээ бол ойлголцох хэмжээнд бол ярьдаг. Яг албан ёсны зарчмын юм ярихад бол оршуулагчаар хэлбэлжүүлдэг гэж. Тэгээ олон тэр хувьсгалын үйл хэрэг орж исэн Оросын болон олон хувьсгалчдын тийм дурсамжд бол олонтоо хүрсэн байдаг. Тэгэхээр бид нэгдүгээрт болсон тухай ярьсан бичиг цэргийн дунд маягийн сэхэтэн байсан гэж өгүүлж байгаа те бичиг цэргийн төшмөлийн хошуурны цэргийн төшмөлийн зэрэгтэй байж тийм ээ. Тэгээд Орос хэлийг бол ингэж өссөн явцдаа Орос хэлийг бол гадалдаг болсон. Энэ боловсролын асуудал ярьж байгаа учраас 1920 онд Чавес цог ирэхэд 3 сар болсон тухай асуудал бас ярина.
Энд бол энд байх хугацаанд чаварсанд хамт 5 дугаар аримд очиж тагнуулын албадын суралцж ирсэн гэж. Тий, тагнуулын алба мөн бас хувьсгалын онлын тийм алба онлын зүйлийн талаар бол суралцж байсан гэсэн тийм дурсамжууд бол нэгдэг байна. Тэгэхээр нэгдүгээрт бол олон тийм баримтууд дээр болохоор дамжин Сүхбаатар илтгэж чадвар сайтай гэж бас үүссэн байдаг. За энэ баримт дээр илтгэж чадвар сайтай гэдэг 2-3 баримт дээр л үүссэн байна л да. Жишээ нь одоо Лапатан гэгч хүний юм дээр бол Эрхүүгийн губерний болсон хувьсгалын нэгэн хуралдаан дээр бол Сүхбаатар илтгэл тавьсан. Тэнд байсан 500 гаруй хүн хэдийгээр Сүхбаатар бол Монголоо илт тавьж байгаа боловч түүний тавьж байгаа илтгэлийн гол зорилгыг бол гүнээ хувьсарласан байсан. Илтгэх чадвар үг хэлэх тийм урлагт бол ихэд мэрэгчсэн хүн байсан гэж илтгэх чадвар төвлөж өгөрсөн. Олон баримтууд байх юм аа. За жишээ олон баримт дээр дамжин Сүхбаатар өндөр гойлог битэй царайлаг одоо тийм хүн байсан тухай ярьдаг. Гэтэл Гойнбаатар гэдэг нэмэндээ янжуунд дуртахт бол хожир болон явж ирсэн цэргийн сургалтын дотор 18 төрлийн тийм биеийн тамирын болон цэргийн дасгал явсан байна. Тэр 18 төрлийн дасгал дотор дамжин Сүхбаатар ганцаараа оройлж гүйцэтгэж ирсэн. Сурагч нар ч гэсэн одоо Орос сурагч нар ч хүртэл тэр 18 дасгалын зарим нь бол гүйцэтгэж чаддаггүй. Тийм учраас одоо гоймон гэж нэрсэн юм аа гэж нэмэндээ янжмаа дуртахад үүрсэн байна. Тэгэхээр одоо ирмгийн зоримог байсан тухай одоо олонтоо өгүүлж болно. Ялангуяа одоо дамжин Сүхбаатарын тэр чадварлаг тийм цэргийн сургуулийн үйл ажиллагаанд одоо их сайн орсдог байсан тухай цуг хожир болонд алба хааж ирсэн цэргүүдийн дуртгал дээр олонтоо өгүүлсэн байх юм аа. Тэгээ бид бас энэ дээр антропологийн тухай дээр ярьсан те. Антропологийн төвд бид нэрд дор хаяж цэргийн жанжныхаа ерөнхий төр төрхийг гаргаж ирэх зүйтэй. Яагаад гэвэл дамжин Сүхбаатарын нас ороход бол яснаас нь имжилт авсан гэж үздэг те. Тэр имжилт нь бол метр 67 69 байсан. Урт нь ясны урт нь. Тэгэхээр одоо бид бол шинжлэх ухаан хөгжиж байна, антропологийн шинжлэх ухаан, угсаатны шинжлэх ухаан, эртний тухай шинжлэх ухаан, эртний судлалын шинжлэх ухаан хөгжиж байна. Энийг ондоо өнцгөөс өөр шинжлэх ухааны одоогийн төвшөнд ингэж гаргаж ирэх хэрэгтэй болчиход байна. Одоо Сүхбаатар жанжны нөгөө сонирхол, хобби гэх юм уу? Тэр тал дээр бас нэг тавч мэдээлэхгүй. Тэгээ ерөнхийдөө манай нэвтрүүлгийн цаг бас дуусах төгсөж байна. Тэгэхээр бас түрүүн хувь хүний талаар гэж ярьж ирсэн. Ерөнхийдөө би тэр түрүүн өөрөө чинь яриг сонсож байхад одоо бараг анхны Монгол жолооны багш болох гээд байна уу юу? Зөв нь бол монголчууд бас нэг юм байдаг юм аа. Зүгээр яг Сүхбаатар жанжиг бол мотоцикл болон техник сонирхолтой байсан тухай үүрсэн мэд. Мөн эртний судлал болон археологийн тийм судалгаа хэрэгсэл болж малтанд 1920 онд Улаастаа онд болсон малтан дээр оюутнуудтай очиж малтчихсан гэсэн. Түүний хүргэн тийм өөрөн очиод гарч ирсэн малталтаа малын ясыг болоо сонирхож үзчихсэн. Тухай түүний хүргэн дэндийн дотор байх юм аа. Тэгэхээр Сүхбаатар жанжимд эцэст нь зүйл хэлэхэд Сүхбаатар жанжим бол цэргийн гарамгаа зүтгэлтнээс гадна одоо Монголд шинэ бий болж ирсэн шинэ тулгуур улсын улсд бий болсон автотехник, агаарын техникч гэдэг юм уу те шинэ бас судалгаа шинжилгээний тийм зүйлүүд төгсөл сонирхож ирсэн шинэ тийм соёлыг бас оруулж ирэхэд бол өөрийн гэсэн хувьнаар оруулж ирсэн юм аа гэж өгүүлээ сүлд нь нэг тодорхойлолт байна. Тодорхойлолтыг хэлхэн зүйтэй гэж бодож байгаа. Энэ юу бол Сүхбаатар жанжны тодорхойлсон шүмээс тодорхойлолт. Энэ дээр Монгол ардын цэргийн яамны сайд армийн жанжин дамжин Сүхбаатар 29 настай гойд ирлэг ийм хүн байгаа. Монголын шилдэг илтгэгч. Монголын ардын намын идэвхтэй зүтгэлтэн. Сүхбаатар зөвлөлт Оросын талыг баримталдаг, Баттай баримталдаг, Оросоор бага саг ярина гэсэн тодорхойлолт байж байгаа. Тэр бол яг л одоо үнэн бодиттой байдалд илүү их ойрол гарсан тодорхойлолт байна. Тийм тодорхойлолт байж байгаа. За тэгэхээр үзэгчтэй ингээд манай баримтат дэлгэц нэвтрүүлгийн маань оршил ярилцлага ингээд энэ хүрээд өндөрлөж байна. Ер нь бид цаашдаа таны энэ судалгаа шинжилгээний талаар бас илүү дэлгэрэнгүй ярилцлагыг үзэгчтэй телевизээрээ дамжуулж хүргэх болов гэж бодож байна. Энэ бол манай судалгааны өчүүхэн хэсгээс одоо таны хөдөлмөрөөс л хүргэсэн юм байлаа, тийм ээ. Өшөө бас та бүхэнд цааш нь судлах, шинжлэх маш их зүйл байгаа байлгүй. Тэгэхээр магадгүй бид нэр Сүхбаатар жанжныхаа талаар бас өшөө илүү үнэнд ойр, тийм ээ.
ойлголт, мэдлэг, мэдээллийг бас явандаа авахулаа гэж бодож байна. Ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Ингээд үзэгчтэй хамтдаа сууж Дээ Сүхбаатар киног үл авч үзцгээе. Хоёрдугаар зууны эхний Монгол орн хариг өрний колон Аз дахь хамгийн бүдүүлэг хоцрогдсон орны нэг байсан. Харин хүмүүс Монгол орныг дээрэнгүйлэн харж, ийм улс дэлхийн соёл иргэншлийн хэмжээнд хүрэхэд 100 жилээр тоологдох хугацаа хэрэгтэй гэж зарим нь монголууд мөхөж байгаа ороонч гэж баталдаг байсан. Монгол орн үнэхээр хөөрхийлөлтэй байсан. Ялангуяа шарын шашны бурангуй суртал нийт орны бүтээгдэхүүнийг дарж байсан. Энэ хүмүүс ингэж мөрөгсөөр богдын хүрээг тойрдог. Тэр ч байтугай алс холын аймагаас сонож мөрөгсөөр хүрээнд ирдэг мөргөлчөдөж байдаг байсан. Гэвч сайн давлан харуул нийгмийн чухал үйл явдал эхэлж байлаа. Гадаад дотоодын давхар дарлал хуучин хэвээр ажиллах аргагүй болж ард түмний хчлөөний хөдөлгөөн итгүүлсээр Мань хятадын 200 гаруй жилийн дараа дэвстэж автономи засгийг байгуулсан боловч автономи засгийн үйл ажил хар шар феодлангийн улс төр эдийн засгийн эрх ямбыг хамгаалахад зорж байсан учраас дотоодын феодлуудын эсрэг ард түмний тэмцэл хүчтэй болж ард анги түүхийн тайзан дээр бие тааж гарч ирж байсан юм. Ийм үед дарсрам дагчаарын хөвсгөл мандсан нийт дэлхийд ихний үйл явцад нөлөөлсөн шигээ Монголын улс төрийн амьдралд ч нөлөөллөө. Агчаарын хөвсгөлн үр дүнд хаан засгийн нөлөө Монгол суларсныг самбаачлан хятадын төрөнгөйлөгчд Монгол орныг шууд эзлэх гэж яарсныг эсэргүүцэн Монголын ард түмний үндэсний ухамсар улам сэргэн эрх чөлөөний хөдөлгөөнд дахин шинээр өргөж үүнийг нийслэл хүрээнд тулсаж идэх хоёр нууц бүлгэн байгуулагдсан. Жинхэнэ ардын хуу гойвшгүй хорон Сүхбаатар бичиг цэргийн жижиг төшмөлүүд догсон дууржив нарын зэрэг хүмүүс оролцсон нэг нууц бүлгэн хүрээнд ажиллаж байлаа. Энэ байсанд эрхүүд оюутан байсан Чойвалсан Лам Лосов жижиг төшмөл Жамин нарын зэрэг хүмүүс оролцсон нөгөө бүлгэн ажиллаж байсан. Сүхбаатар өөрийн шийдвэг зэрэг өрнөөн тэмүүлэл үйл хэрэгтэй итгэсэн бат итгэлээр нөхдийн дунд ялгагдж байлаа. Хараагаас ядуу хүний хүнд амьдралыг биеэр туулж, бас Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өсөлтийг харж, Сүхбаатарын эх орон чөлөө санаа бүрэлдэхүүн хэлбэрчжээ. Эцгийгээ шарангийн хоёг байхад хоригдлуудын зовлонт байдлыг харж, юуны учир энийг лээ гэдгийг эргцүүлэн боддог байжээ. Зайсан Жамингаар бичиг заалгад ном сурсан юм мэдэж нүд тайлахад нь тусгуулжээ. Бас өртөөний удаан ихэж янз бүрийн хүмүүсийн дарлах энергийг үздэг байлаа. Ингээд 1912 онд автономийн зэрэг татагдсан хужир уланд ирж газар бүрийн олон аавын хүүхдүүдэд танилцж нөхөрсөн нийт улс орныхон тухай сайн мэдхэд нь тусгуулж түүний оюун бодлыг ихэд хэлжээ. Сүхбаатар цэрэгт байхдаа нэмэнтийн янжмаатай гэрэлсэн. Үүнийг хүртэл цэргийн захирлууд хавчилдаг байлаа. Сүхбаатар энд дарлагдсан нөхдөн өмгөөлж тэдний тэмцлийг өдрөдөж хамтын тэмцлийн амт шинэлгийг авсаар байлаа.
Энэ үл Сүхбаатарыг шагнасан баримт бичүүд. Сүхбаатар цэргүүдийг эрдэнэт сургахын тулд үнэнхүү махан зөвлөж, тэднийг сайн сургаж байсны учир 4-р зэрэгээр шагнагдчихэв. 1917 онд халахад эх орнын хамгаалан Баатарлаар тулалдсны учир 3-р зэрэгээр шагнагдчихэв. Сүхбаатар энэ бүхнээс төрсөн газар ширгэн өмгөөлөн хамгаалах гэдгийн учрыг ойлгож байлаа. Түүх шаштар хэвлэх ажилд цэргийн газраас тамиргдан ирж идэвхтэй ажилласны учир дэд зэрэгээр шагнууллаа. Ингэж улс оронтон хэрэгтэй гэж үзсэн бүхэндээ үнэн зүтгэл гаргаж байсан Сүхбаатарын бадрангүй эх оронч төрлөх чанарын илэрэл ирээдүйн үйл хэргийн угтал байжээ. Сүхбаатарын эх оронч хувьсгалж үзсэн ийм хүү бүрэлдэхүүн тогтож байлаа. Сүхбаатар тэргүүтээ хувьсгалж яавч өмнөх байдлаар цаашид ажил төрж болохгүй гэдгийг хатуу ойлгож байсан. Тэдэнд Октябрийн үрээ туг болж байлаа. Зөвлөлд орсон засгийн газраас Монгол тусгайлан ирүүлсэн тунхагдан. Монгол улс тусгаар тогтсон орны 9 ор Бээжин Петроградыг асуудаггүй. Аливаа олон улс руугаа шууд харилцсан нэвтрэх хэрэгтэй болсон явдлыг манай зөвлөлт засгийн газраас Монгол үндэсний улсад чухам мэдэгдэн тунхаглахын хамт манай Орос улс руугаа барийг харилцсан нэвтрэгцэж элчин явуулсан эрхчлүүд Монгол улсын төлөөний хүмүүсийг манай улаан цэргийн өмнөөс тосон илгээх хажаам гэжээ. Монголын тусгаар тогтнолыг устгах хятад дагаар авах тухай улсын даатгал хэлэлцэхэд Сүхбаатар тусгаар тогтнолоо халуунаар хамгаалж ядуу зэвсэг цэрэг муутай бартан хятадын амбан сай цэргийг аимшиггүй хон гаргасан одоо харин урдхыг бодвол дээр болсон гэвэл зохих цагт хятадыг эсэргүүцсэн байлгаас авах байхгүй гэд феодлуудын уруугч бомбдгач нарыг хайр нэргүй илжилсэн юм аа. Яг ийм үед хятадын тэрнгүүлэгчид аргистрийн хүчээр сүр далайлагч Октябрийн нөлөө үндэсний эрхчлөөний хөдөлгөөнөөс айж байсан дээд ангийн том феодлуудтай хойволдон Монголын тусгаар төлөвлөж устгаж хятад дагаар орсны гудамжигт ёслол боллоо. Энэ өдөр Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхэнд хамгийн хар тул болж үлдлээ. Автономитэйг устгахад хүчин зүтгэсэн Шанз Бадан гарч хятад генерал Шүүшүүжа энэ генерал цэргийн хүчээр сүр далайлгаж Монголын тусгаар тогтнолыг устгахтан Японы төлөө зүтгэж байсан. Энэ нь Монгол улс чухамдаа хэний гарт орж байгаа ч тодорхойгүй улс төрийн хямрал болсон асуудал байлаа. Энэ гамин баядыг харцгаа их сэхлэн хямсгар байгаа биз? Харин хэр зэрэг удаан баярлдаг бол. Одоо энэ монголчуудыг хар. Зарим урваачид нь түмний нүр яаж харагдаа гэсэндээ урууцарай байв. Харин энэ шившигт ургалтанд үнэхээр хамсан эх орончид тэдний дунд байсан. Манлайбаатар Дамжинсгэр гамингуудад мууган үзүүлэхгүй гэж тэдний шоронд суугаараа бий барсан. Гамин ноёд уулын их юм санаж байлгшин ийм олон туг дарцаг өлгсөн хэрэг. Харин энэ тугуудын ёслолын дараахан хүрээнийх нь тасчаад байж. Юм гэдэг учиртай шүү. Энэ гутамшигч ёслолын дараа хүрээнийх нь гамингуудын сүр бадрагсан туг далбаг хөвчж хаяхад хүүхдүүд хүртэл дэвхэрч дэгдэн тэр туг далбаг дэвсэж гიშгчиж байсан юм шүү дээ. Дараа нь удалгүй Монгол цэргийн зэвсэг хураах тухай яриа гарахад Бяд адаад улсны илж Сүхбаатар тэргүүлэн цэргийн ерөнхийг алсан баярыг очсон. Ерөнхий гэрээсэн гарч ирэхгүй болохоор нь Бяд гэрийн ширгөөд сүрдүүлтэл галсан баярын тэргнийхээ хувцастай гарч ирж олон цэргүүд минь яаж вэ юу болж вэ гэсэн. Тэгтэн Бяд ижил дасал болсон зэвсгээ өгөхгүй. Бид нар энэ зэвсгэн бариад энэ орж ирсэн гамингуудыг чинь устгахчаад замын үүд очиод суухад ганцч гамын нааш нь оруулахгүй байж чадна. Өөрөдөө чадаж байсан гэсэн. Тэгэхээр галсан баярын одоо зэвсгийн хураадахаас өөр яах ч аргагүй учрыг болгоож үз тамины гэж одоо жинстэй малгайган авч хормойгон дэвсэн сөхөрсөн. Амирхан даалгад цэргийн ерөнхийг буулгаж авсан юм да. Тэгээд даргүр нээл их юм бодсон.
Ялангуяа Сүхбаатар маань тун их юм бодож байсан. Ийм үед яаж сэтгэл төвшин байх вэ гэж ярьлаа. Тэр өдөр чухам тэнгэрийн нас чухалсан юм шиг санагдаж байжээ. Эдгээр бодлоо тусгаар дотнон устгаж хятад дагаар усны баяр болгож хятадын ерөнхийлөгчд бэлэг хүргээд Бээжинд авахулсан зураг нь байна. Уут мөнгөөр улсан худалдсан сайдууд, дэнс мөнгөөр дэлхийг нь худалдсан сайдууд, хүрэн жинстэй сайдууд хүрээгийн худалдаад гэн байгуу, магнаг дээлтэй сайдууд манийгаа худалдаад гэн байгуу гэж тэр үед ардууд дуу гаргажээ. Хувьсгалын ажлыг олон түмний хүчээр хийх учиртай. Гэтэл эрэгтэйчүүдийн 44% нь хийдэд хатаастай. 100-ийн 1 дутуу бичгтэй. Улс орны төвлөрсөн эдийн засагч үгүй. Ийм орныг яаж тэмцэл босгох? Яаж? Энэ хүмүүст амьдрахын их хүслэн байна. Эднэрт бас төрөмгийлэгчдийг өссөн өшөө хорсол бий. Эх оронч тэмцлийн өв уламжлал бий. Эднэрт учрыг сайн хэлээд залаад жолоодод өгөх хэрэгтэй. Их сайхан Монгол орноо гэсэн хүмүүс байна шүү гэдгийг аль болох олон хүнд мэдэгдэх хэрэгтэй. Энэ хөөрхий хүүхдүүдийн хувь тавилан гэж аврах хэрэгтэй. Хувьсгалчид ажиллаа нэтгэжүүллээ. Сүхбаатарын саналаар гамин болон феодлуудыг хоорондон зөрчилдүүл. Тэдний мөн чанарыг илчлэн ард олны хүсэл зэргийг илэрхийлсэн ухуулах хуудсууд бичиж. Хүрээний гудамж тэрчлэн шүүшүжний хаалган дээр наажээ. Ингэж 50 жилийн өмнө хүрээний харанхуй тахир гудамжнуудад хувьсгалын анхны үг шинэ амьдралын үрээ гэрэлтжээ. Гэвч хувьсгалчдад хувьсгалт ажлын мэдлэг туршлага үнэндээ дутаж байлаа. Энэ зайлшгүй мэдлэг туршлагыг олохын тулд Сүхбаатар умар зүгийг анхааралтай ширтэж байлаа. Сүхбаатар түмний тусыг удаа зорисон ажилдан яваа гэсэн өвчтэй эцгийгэн орхиж умар зүгийг зорисон боловч гамингийн чандлага их байснаас хил давж чадсан. Харин нутгийн хүмүүсээс зөвлөлт орсон тухай их юм дууж иржээ. Монголын хувьсгалчдад хамгийн хэрэгтэй ийм цагт хүрээнд ажиллаж байсан Оросын хувьсгалчдын нууц байгууллагын гишүүн Кочеренко, Гимбржевский, Цвигтаров нар үлэмж тус хөрвөлээ. Ингэж манай ард түмний хувьсгал тэмцэл зөвлөлт орсон ажилчин трэчний хувьсгал тэмцэлтэй холбогдох их тавигдлаа. 1920 оны 6 дугаар сарын 25 хоёр бүлэгэм нийлж Монгол ардын нам хэмээх байгууллага байгуулж намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг батлан зөвлөлт улсаас тусламж олох төлөөлөгчөөр Сүхбаатар, Чойлсон, Догсон, Лосод нарын 7 хүнийг томилж хувьсгалчдын харилцааны нууц төлхөөрийг баталжээ. Энэ төлхөөрт Сүхбаатарыг ээж, Лослыг аав, Догсныг Георги, Хятад цэргийг хөхөд аав гэх мэтээр нэрлсэн байна. Нийслэл хүрээний амьдрал хуучин байдлаараа үргэлж ирсэн. Харин хувьсгалчид ажиллан идэвхжүүлсээр байлаа. Зөвлөлт орсуулсаас тусламж өгөх төлөөлөгчдийн төрөвч Чойлсон нар 7 дугаар сард явлаа. Үүний дараах нь комментарийн төлөөлөгч Борисов мөн цэдэн гишнэр Монголын хувьсгалчдын ажил эрмэлзэлтэй биечлэн танилцаар ирлээ. Тэд Лениний тухай, коммунист нам, зөв засгийн тухай, түүний ажил үйлсийн тухай бие мэдээ авчирч, Монголын байдал, хувьсгалчдын ажилтай танилцаад практик ажлын тодорхой зөвлөгөө өглөө. Ингэж Монголын хувьсгалчид комментарийн шууд тусламж авах зам нээглээ. Одоо Сүхбаатар тэргүүтээ төлөөлөгчдийн хэсэг зөвлөлт орсуулсад явах боллоо. Зөвлөлт улсаас тусламж өгөх хүчтэй Жанингва Огдын тонгодруулах ажлыг амжуулж өглөө. Богд хаан хувьсгалчдын бичиг тамгадарахыг цааргалж хойшлуулсаар Америк, Японоос тусламж өгөх 2 бичиг тамгадарсны дараа арай хийж тамгадарж өгчээ. Богдын засгийн газар улс орны хувь зээг аврах ямар ч найдваргүй болсныг харууллаа.
Ингээд Сүхбаатар маань тусламж өгөх бичгийн энэхүү ташуурт агуулж гэр орнон хөдөлгөд замын зардлууд эхнэр Янжмага хүүгийнхэн айлын пингэрхэж нэгэнт сэжиглсэн гамингийн мөрдлөгөөс зайлан 1920 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Богдуулын Залаатын аманд энд хэр хоноод зөвлөлт орсыг зорьсон юм. Сэлэнгмэрэн уралцанхан урссаар зогсолтгүй урсгалчин зовсон түмнийхэн гашуун нулимс уур хилэн шингээж мянган жил зөвхөн умрыг зэрэн урсгатан юу хүснэ вэ? Жаргал хүссэн мартин ардынхан ирээдүйн хөв тавилан зөгнөө юу? Зөвлөлт орсын Троицкий Саарскот Сүхбаатарт намаас олгосон үнэмлэхийн орчуулга. Энтхийн зохих байгууллагаас эрхүү орхтон Сүхбаатар нарт олгосон үнэмлэх. Ингээд Сүхбаатар нар Сэлэнгмэрэн дээрх бурхамтын буудлаас усан онгоцоор эрхүүг зорилоо. Унсан газрын минь ариун ус үеийн үе думрыг зэрэн урсгатаа ард түмнийхэн энэ элчин нар шиг хүндэтэй хүмсийг эхн утгаас нь хизээж тээж байгаагүй үзэв. Эрхүү хот. Эрхүү хот бол тэр үе зөвл засаг баттай тогтоод байсан Сибирийн хувьсгалын төв хотуудын нэг байлаа. Эрхүүгийн галт тэрэгний буудал энд Сүхбаатарын минь хөл гიშгсэн газар. Амурская подвар зочид буудал энд Сүхбаатар сууж байсан. Монголын хувьсгалын үйл хэрэгт мартагдашгүй их тус өргөсөн Борис Шемяцкий. Мөн Цэн Жамсрана, Элбэгдэр Жиренчина, Баламсо, Цэдэнш, Ярослав Гашкна Коминчерэн болон Оросын коммунист намаас томилогдсон Монголын хувьсгалчдын ажилд тусалж байлаа. Сүхбаатар намын нэрээр тусламж өгөх бичиг хийх хэрэгтэйг дууштай хамгаалснаар зөвлөлт орсын гадаад иргэн ардын комиссариатын бүрэн эрхэд төлөөлөгч нарт намын нэрээр тусламж өгөх бичиг хийж түүндээ намын таагчийн асуудлыг төвшүүлэхдээ ардын эрх тусыг үүдэх ёс сурталыг нийтлэх арга замыг хэрэгж чадах чинээгээр явуулж баахан засрах төлөвийг олж мэдл нэгдэх байдлыг үзмэгт 1-2 жил дотор дахин хөвсөж цөөхөн эрхтнийг эвдрээс дотоодод эвдрэл гадаадд шүүмжилдэггүй хэрэг бүтэх ба Орос Монгол ардын намуудын харилцан тусалцах үрдийн сайн тусад цагийн дөхөн болно гэжээ. Энэ бол төлөөлөгчид ажиллаа хуурилсан протокол. Төлөөлөгчдийн нэг хэсэг нь тусламжийн асуудлыг шийдэхээр Москва явж, зарим нь хувьсгалын ажлыг идэвхжүүлэхээр Монголд буцав. Сүхбаатар чойролсноор төлөөлөгчдийн ажлыг зохицуулан удирдах холбоо барив. Мөн удаан армийн туршлагатай танилцсан сургууль хийхэд эрхүү дүнжээ. Ингэж эрхүү хот Сүхбаатарын үйл амьдрал Монголын хувьсгалчдын хүүхдэд холбоотой болсон юм. Сүхбаатарын гудамж энэ бол эрхүүгийн болгоомжны нэг. Эрхүүгийн Сүхбаатарыг Монголын хувьсгалчдыг ингэж дээдлэн хүндэлж байдгийг Сүхбаатар чойролсон хоёр нөхдийг аяд тийш нь явуулаад улаан цэгийн дарган сургуульд орлоо. Сүхбаатар чойролсноор хамаг анхаарлаа юм сургууль зориуллаа. Өдрийн цэргийн сургуулийн үдшин онол улс төрийн хичээл хий. Энэ нь Сүхбаатарын хичээл хийж байсан улаан цэгийн 5 дугаар армийн улс төрийн газрын байр. Сүхбаатар маань энэ сандлуудын аль нэгэн дээр энд ч юм уу магадгүй энд сууж хичээл хийж байсан байх. Бүхэл бүтэн улс орны хувь зяаны төлөө энэ хэргийг биелүүлэхэд жолоодогчийн өргөн мэдлэг, сарын ухаан, хувьсгалчийн хатуугаар уран таагчийг Сүхбаатарт хэрэгтэй байлаа.
1920 оны сүүлээр энэ байранд Оросын коммунист өршийнхүүдийн намын эрхэм мужийн 3 дугаар баг хурал хожиж Сүхбаатар төвөнд оролцсноо. Манай ардын хөөсгөлт нам Монголын малчин ардуудын донд үүсэж бий боллоо. Тэдний өмнөөс дэлхийн капиталын эсрэг зэвсэг туслагын төвийг анх төрөнд өргөсөн нам болох Оросын коммунист намын эрхэм мужийн баг хурал баярын мэндэд дэвшүүлжээ. Нам ноёд хятадын зэргийн давхар талхиглалд орсон Монголын Атрахир талын малчдад танай намын ирээ хүрсэн. Дорн зүгэн ард түн босцоож өн гэсэн Сүхбаатарын үг. Оросын хөвсгөлчдүүд нь дорн зүгэн дардагдсан ард түмний төлөөлөгчийн дунд цогтойо зөөрөөд ижээ. Бластер Дасэнд Монгол хүний хэлсэн үг шинэ амьдралын зүг чавхламтайгаар тэмүүлж байна гэж бичжээ. Сүхбаатар нар хичээл сургуулийн хажуугаар зөвлөлтийн хүмүүсийн итгэлтэй шаргуу хөдөлмөр бүтээн босголтын амжилттай цаг ямаг танилцж байлаа. Ийм байтал нийслэл хүрээнээс тогсон Георги гэсэн нууц нэрээр захиа ирүүллээ. Монгол орон цагаантнууд нэвтрэн Далангийн арислан туйлдаан хүрч хөвсгөлчдүүд нь тэдний талархлын зарим нь баривчлагдажээ. Иймээс хөвсгөлчд мөрдлөгөөс сайж уул хатаар бүгж яваачээ. Монгол орны хөлзөө хутганы ирэн дээр тулжээ. Сүхбаатар сэтгэл шимшрэн бодлогошроо. Ангар нэг харахад хатуу дардалд нэрвэгдсэн хөөрхий тэмнийн зовлонгийн улмс шимшиг. Нэг харахад тэдний багтаж ядсан өөр хилэн шимшиг. Юу ч гэсэн нутгийн нус чи их нутгийн сөдөсөж энэ цагтч гэсэн надтай хамтран. Сэлэнг ангар нийж ангар өмрийг зэрэг өрсөөр. Ажлын төрөлх хэрэгтэй боллоо. Яг энэ зөвлөлт орсолос их лэмэн ухталын өслөм жүжиг болсон тухай мэдээлэлээ. Монгол түмний найдвар биелээ. Одоо зэвсэг тусламжийг төлөвлөн бэлтгэх ажил хөвсгөлчдийн тулгарсан зорилт боллоо. Яг энэ үеэр Монголын хөвсгөлчдийн ажил туслах зорилготой Монголын үнэн сан комментарийн алстарлтын нарийн бичгийн дараа нарын газрын Монгол төвдийн хэлтэс Монголын хөвсгөлчдийн оролцоотойгоор 1928 11-р сарын 10-нд хэвлэн гаргалаа. Анхны дугаартаа манай зорилго гэсэн өгүүлэл нийтэлж Монгол улс их улсуудын ард түмний тусламжтайгаар гадаадын төрөнгийн зайлуулж улс үндэстэн бадруудын хөгжүүлэх цаг ирсэн учраас энэ их хэргийг яаж үтэвэл зохихгүй гэдгийг энэ сан тайлбарлаж байх юм гэж бичжээ. Монгол ардын намын төлөөлөгчид нар өөр гэсэн өгүүлэлтэй зөвлөлт орсон үнэн бодлогыг тайлбарлаж, барааны дээрэмчдийн үнэн нүрийг илчилж, гадаадын дайснуудаа яаж тэмцүү зохихыг дараагийн дугаарт нийтлэж өгч юм. Монголын үнэн манай хөвсгөлчдийн ажилд маш их тус өргөсөн. Энэ сэнний гарснаас хойш 9 хоногийн дараа Сүхбаатар чуулснаар их нутгийн зүг хөлгийн жилээр сандаа. Их дэйн танаар медиа хөтөлмөртийн ганцхан зөв зам бол зөвлөлт орсон ажилтны дөрөвчтэй холбоотой төрийн байж хүн тусаар тохиолдсон төлөө тэмцэх явдал мөнгө заасан байж баярлалаа нөхөрлөө. Троицкий Сарскот. Энэ гэрмэгцээ Сүхбаатар нар холбооч нөхөр Бонцгийн хяалтаас ирүүлж улс орныхон байдалтай танилцаад хэлийн харуул орчин газруудаас цэрэг эсвэж болно гэж үзлээ. Хувьсгалын бэлтгэл ажлын хариуцлагатай чухал үе эхэллээ. Энэ үйл тэр үед Сүхбаатарын ногдон ажиллаж байсан байр. Энэ боломжийн юмс тэр үед байснараа л үлдэж. Сүхбаатарын ор. Энэ Оросын хөвсгөлчид Сүхбаатар нарын ажилд үргэлж тусалж байлаа. Эрхэм Сүхбаатар тэмдэг. Эрхмийн бие функцийн захиалга хүргэж ирсэн хүний хамт манай дээр хурж ирээд чухал хэрэг зүйл их хэцгэж юм уу хэмээн үүний тул Борисов тэмдэг барилгав.
Одоо бид хэдэн хүн хүлээж байна. Энэ байсан ч Монголын хувьсгалчдын ажиллаж байсан байр. Энэ бол цэрэг элсүүлэхээр явахад нь Австралиын бүгд найрамд тулсан хэдийн ангаас олгосон нэвтрэх хүчийг. Үүнийг үзүүлэгчийг нэгж цаатуулахгүй, хураажуулахгүй гаргуутай ажиллан биелүүлэх нь Херанхруудын захирал Баримтын сэрэнгийн өвлж Сүхбаатар цэрэг элсүүлэх ажлаа эндээс эхэлсэн. Энэ цэрэг төлөвийн өвлж байсан газар. Зүүн харуулаас цугласан партизан цэргүүд цэрэг төлөвийн их дээрэмдэж байсан ганангуудад тулалдаж анхны бууд уурчээ. Сүхбаатар эднийг нэгэн хороо болгож дараагаар нь Фонцог цэргийн ламаар Хасбаатар нарыг томилж Пулемет вогч зэвсэглэн партизан цэргийн анхны хороог байгуулад Монгол Улсын хөлийн заагийн Алтан гэдэг газар шилжүүлэн суулгалаа. Цэрэг элсүүлэх ажил Бэсэмья түүний дүү Дэмбэр нар их идэвхтэй тусалж байлаа. Сүхбаатар жирэгтэйгээс уйлах хүртэлх 6 гаруйлын занг нарт цэрэг элсүүлж ирэх тухай бичиг явууллаа. Журам цэрэгийн та өдөр тутам нэмэгдэж, цэргүүд сургууль хийж, шин зэвсэг эзэмшиж, өрнөн сайхан сэтгэгдэлтэй байлаа. Гэтэл Багдийн засгийн дотоод яам Сүхбаатар нарын ажлыг улс нийгэмд хортой гэж хориглон, бусад яамтайгаар зөвлөхөд гадаад яам тэднийг барьж ирүүлэх нь чухал, Орос жанжинтай зөвлөх нь зүйтэй гэж. Тэр Орос жанжин гэдэг нь бороо шүү дээ. Ингээд бид 40 хүн сайн зэвсэгтэй 100 гаруй гамын цэргийг устгасан. Сүхбаатар тэгэхэд төдий олон гамын цэргүүд рүү ердөөл Ласагвэтэрийг дагуулж очсон юм шүү дээ. Бид тэгээд ийм зоригтой хүнээр өдөрдуулаад ямар ч байсныг дийлэхгүй яах вэ гэж ихэд зориг орж байсан юм. Ингэж бид энэ шаамрын шар тохойд өлзийтэй явалт хийсэн. Сүхбаатар бол үнэхээр гайхамшигтай зоригтой хамт байхад түшигтэй хүн байсан гэж ярьж байна. Хувьсгалчдын ажил итвэцээр байлаа. Рейцкий сарск хотно энэ байшинд 1921 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Монгол Ардын намын анх дугаар их хурд боллоо. Ардын тайван байдлыг хамгаалж байсан харуулын дарга Маширо их хурд эхний өдөр намаас дарыг үүсгэх зорилтын тухай асуудлыг хэлэлцэж, хоёр дахь өдөр ардын цэргийг байгуулж Сүхбаатарыг жанжинаар нь томиллоо. Гурав дахь өдрийн хурлыг Сүхбаатар даргаалж, зөвлөлт Оросын засгийн газар баяр хүргэж хэлэхдээ зөвлөлт Оросын дэмжлэгтэйгээр Монгол Ардын нам гадаад дотоодын байсныг явж, Монголын олон түмэн ард боловсон хөгжих зам барьж, хүндрэлтний хөдөлмөрийн гэртээгэрүүл багтаж явах нь лав гэж баттай итгэж байна гэжээ. Энэ өдөр намын даргаан болох түмэн тунхаглан зарлах бичгийг батлаж, намын төв байгуулыг сонголоо. Ингэж намыг жинхэнэ ёсоор байгууллаа. Түмэн тунхаглан зарлах бичигт Монгол олон аймгийн ард амтны эрх мэдлийг нандуулан, дарлал уучлалын зүйлүүдийг устган, түмэн ардын гашуун зовлон арилгаад, энгэр төвшнөр аж төрн, бусад олон үндэстэн улс адил алиа их чадал эрдэм билгийг батруулан гэрүүл, улам боловсрон хэн тэгш саргалцахыг хүснэ гэжээ. Гурав дугаар сарын 13-нд цэрэг ардын хурлаар төр засгийн газар байгууллаа. 2 засаг тогтлоо. Төр засгийн газар бол дээд цэгтийн хүртэл хурцдсан нийгэм энзэрчлийг шийдвэрлэх байгууллага байлаа. Одоо зэвсэг туслахын практик ажил эхэллээ. Журам цэргийг 4 хороо болгож Фонцог, Цэрэн барьж, Бадарсад, Хасбаатар нарыг дараагаар нь томиллоо. Цэрэг улс төрийн ирж талаас нь үтсэн зэвсэг тэмцлийг эхлэх хамгийн ашигтай бөгөөд эмзэг газар бол хяагт байлаа. Журамт цэргийг хяагтад ойртуулан Алтангаас хамын хөндөд шилжүүлэн байрлууллаа. Гурав дугаар сарын 15-нд Сүхбаатар
Хяалтын амин зэргийн захирал зэвсгэн ураадахыг тулгын шаардсан бичиг өглөө. Хариу ирсэнгүй. Журамт зэрэг хяалт руу хөдлөлөө. Нөхөд зэргүүдээ улс гэрийг байгуулахад өгөхгүй юм урсахгүй цусгаж байхгүй. Бид энэ тулганд ялахгүй хэрэг байхгүй. Биднийг түмэн зовлон эдэлсэн ард олон маань харж байна гэсэн Сүхбаатарын үг Цэрэг Эрсийн сэтгэлийг догдлууллаа. Ингэж 1921 оны 3 дугаар сарын 18-ны тэр нэгэн өдөр Яагт дүүрлэж байсан 10,000 гамин цэргийн толгой дээр аян голуулсан. 19-ний өдөр намын түүхрээ засгийн газар дээд шивээс Яагт ирлээ. Өрөөдрөн засгийн газар хорогдож, Монголын бүхэн тандаж, ялалтын дараа ханхны үгэн хэлж, Монгол ардын засаг түмэн ардын эрхэж яргалын төлөө тэмцэнэ гэдгээ давтан тунхаглалаа. Сүхбаатарын ажилдж байсан журам цэргийн шатаавын байр. Аштын жаргалын алтан жолоо гард түмнийхэн гар татгуулсан тэр их хүн энэ бяцхан өрөөнд дэлгэр Монгол орныхон хувь зяны төлөө мянган үзүүрт ажил сэтэж журам цэргийн сүр хүчийг бадран ардын засгийн анхны ажил хэргийг явуулж байж шүү дээ. Амингийн аригсалыг тодорхойлсон олон улсын чанартай комиссийн акт. Үүнд Орос, Дани, Америк, Унгар улсын иргэд оролцож комиссийг чуулсан даргалжээ. Энэ нь ардын засгийн анхны элемэнгүй арга хэмжээ байлаа. Байсны байдал өөрсдийн баялдааны чадварын тухай хараад үргэлж мэдээлж байлаа. Сүхбаатар ардын хувьсгалын үлгийг хамгаалах, хувьсгалын дэвсгэр нутгийг тэлж өргөх талаар анхаарал тавилаа. Энэ зэрлэгээр Сүхбаатарын тушаалаар Шаамар, Эвцэг зэрэг газар сэргийлэн хамгаалах баг зэрэг суулгадаа. Намын түүхрээ засгийн газрын хурал олон чухал шинэ асуудал шийдэж байлаа. 3 дугаар сарын 24-нд төрөлдсөн засгийн газрын хурал засгийн газрын үндсэн зорилтын тухай тавьсан илэрхийлэлд Сүхбаатар чөлөөлөгдсөн нутагт хувьсэл дэглэн журам тогтоох, журам цэргийн зохион байгуулалтын талаар сайжруулах асуудал тавьжээ. Тусрам цэргийн байгуулалтын тухай Сүхбаатарын саналыг сайшаагаад хийдийн данстай нам нараас усад 19 нас хүрсэн идэрчүүдийг өшөөшөө ялгалгүй цэрэг татах, цэргийг суман хороо бригад дивизийг зохион байгуулах, зөвлөлт орсон удаан цэргийн мэргэжилтний тусламжтайгаар цэргийн боловсон хүчнийг бэлтгэж, цэргийн удирдлагыг бэхжүүлэхээр тогтжээ. Энэ нэгэн баримт бичгийг сайн харцгаа. Төр засгийн газрын дөрөнд дайм байлдааны цаг засгийн эрх Сүхбаатарын гарт шилжинэ гэжээ. Энэ үед айрын бол хувьсгалын сүр хүч, айрын бол тусгаар тогтнолын сүлд хиймэр байлаа. Ийм учраас нам энэ чухал ажлыг Сүхбаатарт найдаж байлаа. Ийм үед хүрээнд байсан намын нөхдийн нэрээр ирсэн нэгэн бичигт хувьсгалчдын ажлыг зэмлэж, хэд зүүн тийш явж гин гэсний хариу Сүхбаатар тэргүүтээ хувьсгалчид ингэж хариулжээ. Монгол ардын нам хэмээсэн үгсийн чанар бол ард хэмээснээс ардын төсөд зорж, нам хэмээснээс нийтийн төсөд гэжээ. Энэ хоёрыг хавсран нийснээс олон түн монголчуудын тусад ам бие хайрлалгүй зүтгэж, зөөлөн хатуу аргыг хурцэвсэн хүчтэй хавсран хэрэглэх нь зүй болох ба. Сүүлийн өдөр хяалтаа хүрээнд хоёр засгийн аль нь үнэн тустай болохыг олон ард өөр өөрийн үдээр үзэж чихээр сонсох учраас аюулдан удахгүй нийтэд мэдэгдэн илрэх тул урдаас өөрийн үйлдвэрийг зөвдөхийг яран хичээх хэрэггүй. Одоо цагаантны боцох явдал гол чухал ажил болж байлаа. Монгол ардын намын түүхрээ борооны цэрэгт хүчээр автагдсан монголчуудад хандаж, цагаан цэргийн дотор бүхий олон монгол цэргийн ах дүү нөхөд та нар манай журам цэргийн бодлогыг дагаж, залхийлдууд цагаан намыг сэнэн
өөжин сайхан тал нутгаан ариутгаж шашин төрөө мандуулах их үйсийг бодоцгооваас битгий зэр зэвсэг барьж Монгол байтлаа Монголын цусыг урсгах түнгэж халуун гэн хэллээ. Сүхбаатарын сандар Хасбаатар Дамбадарч нарыг баруун хязгаар томилж шойлсон Сибирийн дамаг барьсан шидинхэн нарын удирдлагаар баруун зуны тусгаангийн цэргийн яарыг байгуулж цагаантны буцах ажлыг зохион байгуулахыг даатгалаа. Энийг зөвлөрсөн удаан цэрэг туслаар ирсэн цагаантныг устгах бодит нөхцөлийг бүрэлдүүллээ. Баруун өнгөрн төмний цуснд гараан утгасан гинэ тэгээд цэвэр дэргэний дурагчдын тусламжаар хөлжиж умар зүг хөдөлсөн боловч төрөөчнгийн баяргын журам цэрэг дарагдаж мартхан газраа боллоо. Өөрийн өдөрсөн гол ангиж удаан цэрэг барьцаан цэргийн хамтарсан хүчинд буцхагдж зүгтлээ. Одоо нийслэл хүрээг чөлөөлөх ээж зэрлэг тулгарлаа. Сүхбаатар нэмэн нарын командалсан Монгол зөвлөлтийн цэрэг 6 дугаар сарын сүүлээр нийслэл хүрээр хөдлөж замд тохиолдсон цагаантны бүлгүүдийг буцахсаар зогсолтгүй урагшиллаа. Хүрээний засгийн сандрал дарлаа. Тэдний өмгөөлөгч олжүүлсэн цагаантны үлдэгдэл сумгүй хэдийн финтаа барихад ам зулбан зогтжээ. Одоо тэдэнд энэхүү сүрлэг давчилтын өмнөөс богдоосор барих зэвсэггүй болжээ. Журам цэргийн төрөвчингд 7 дугаар сарын 6-нд намын төвхраа төр засгийн газар 8-нд хүрээнд ирж ирэхэд хөдөлмөрчид баяртай багтлаа. Төвхраа засгийн газрын хурлаар богдын эрхийг хэмжээлэн ардын эрхэд хэмжээт цааз засаг явуулах түүхэн шийдвэр гаргаж 5 яам байгуулан 10-нд хуучин төрийн тамга хэргийг хурааж авлаа. Ардын засгийн анхны байшин. Хуучин төрийн эзэд ардын засгийн удирдагчдын өмнө бүхий цаг болжээ. Яг 1 жил 5 сарын өмнө Монгол улс гэсэн төр улс мөхөж хариу газрын харил ихний гарт орох гудамжигчсэн бий Сүхбаатар маань сэтгэл шимшрэн харж мөхсөн төр улс зовсон түмэн ардан аврах тэмцэлд орсон бол өнөөдөр сайн сэтгэл нөхдийн тусламж санаа нэгт нөхдийн зүтгэлээр ардын эрхэд тусаар тусан улс төрийн байгуулсныг дэлхийд дахинаа тунхаглаж байна. Энэ бол Монголын ард түмний шин түүхийг нээж өгсөн их жадаад Сүхбаатарын мөнхийн гавьяа юм аа. Ингээд Сүхбаатар энэ түүхийг өөрөө бичиж эхэлсэн. Энэ баярын маань хамгийн түрүүн зөвлөлтийн хүмүүс хуваалцаж хүрээг эзэлснийг сонсоод хяалтад баяр ёслол цуглаад байгаа нь юм. Ардын засгийн ажил хэрэг шинэ эрчмээр өрнж эхэллээ. Бүх юмыг ёстой огт шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Засгийн газрын 19 дугаар хурлын 4-р зүйлд хуулийн хорооны цонх хагарсныг хаанаас шилдэхийг ярилцсан сангаас шилдэхээр тогтжээ. Ганц цонх шилдэхийг засгийн газрын хуулиар хэлэлцэж байна шүү дээ. Бүх юмыг ингэж байгааг нь байрнаас нь хөдлөг. Байхгүйгийн шинээр эхлэх хэрэгтэй байлаа. Энэ бүхний хажуугаар Сүхбаатар цагаантныг бүрэн устгах талаар их анхаарал тавьж томилогдсон хүмүүстэй үргэлж харилцаж байлаа. 7 дугаар сард Хатанбаатар Магсар жүг цэргийн хамт бослого гаргаж удаалтад байсан Андаанагийн замдагчдыг дараад хувьсгалын томд орсныг өндөр өндөж эрхэмсэд идэвхтэй цэгийн хэрэг тэнгэрийн зааврыг нэвтрхийлэн давилсан агаад ихэд завдаж хэрэгстэйсний этгээдийг давын өмнө сүнэн ариутгаж анх түрэн их хэрэг бүтээсэн баярлаад ч барахгүй хадмад төвшиглэж харин сэтгэл амраа гэж Хатанбаатар захиа ичжээ. Сүхбаатар зүрэн цагаантантай хэдэн удаа тулалдан дарлаа. Цагаантныхан дотроо зөрчилдөж генерал Эрзэхний цэргүүд надад баруун өнгөрний Монгол цэргүүд баривчилсан ингээд Батар цэргийн хэсгүүдийн жанжин Сүхбаатар дэжинжин чуулсан нарын мэдэрсэн их цэрэг сөнөн устгасаар байна гэж уриас нь бичжээ. Баруун зуны тусгай ангийн чуулсан Шичинхэн баруун хязгаарт Хатанбаатар Магсар жүг Байкалов Дамбадарч
Зүүн хязгаарт Бомцэнд нарын өдөрцөн ангиуд цагаантныг дарж 1921 оны эцээр улс орнын цагаантнаас бүрэн чөлөөллөө. Цагаантныг дарж зөвлөлтийн алс тормтыг өргөжүүлэхэд гавьяа явуулсны учир зөвлөлт орсын засгийн газар Сүхбаатар, Чойволсон, Хатанбаатар, Магсаржуу нарыг Улаантүмэн нутгаар шагналаа. Сүхбаатар бол Монгол зөвлөлтийн ард түмний найрамдлыг үндэслэгч билээ. Сүхбаатар манай улсын оршин тогтноход дотоод хүчин ард түмэн бөгөөд гадаад байдал дээр төсөл тулгуур нь зөвлөлийн засагт Орос улс мөн гэж хэлсэн билээ. Бүр 1920 оны ихэр нэмэгдэж бичсэн энэхүү захиалдаан зөвлөлт Оросын үнэн чармын бодлогыг бишрэн цаашид найрамд нь нөхөрлөх нь зүйтэй гэж бичжээ. Сүхбаатар зөвлөлт Оросын үнэн бодлогыг ингэж ганц зөвхөн долов таниулахыг эрмэлзэж байлаа. Сүхбаатар энэ захиаг өөрийн гараар бичсэн. Энэ башрамжууд Сүхбаатарын өөрийн гараар бичсэн хэдэн баримт бичгийг харуулъя. Үүнийг зохих газруудад нэм дэрээ чангалан тушаасгаа Сүхбаатар. Үүнийг зохих газар шаардсан тушааж олж ирүүлээ Сүхбаатар. Цалинг шин дүрмээр олгоё. Цэргийн тог байшлан бүр төвхөлтөс түүгээр хянаж уг дансыг байцаасгаа Сүхбаатар. Нэгэн жилийн өмнө зөвлөлт Оросыг зэрж нууцаар мэтэрсэн тэр замаараа нөөдөр тусгаар татсан Монгол улсын дөрийн төлөөлөгч өрн эрхийн үнэмшийг өртлөөд их тэмцлийн халуун анд нартайгаан төрийн хэрэгэлцээр явж байна. Сэлэнгмэрэн тоналцсан урсаар үеийн үед умрыг зориостой. Москва, Кремль, энд их Ленин Ахарсын дра ардын гэргэн замдгсарнан дэдсэн Сүхбаатар энэ хүйсийг үтээхдээ үзэн сургаалын бишрэл мөрдсөн тэрийг хүнтэй нүүр өчөж үлгэр жишээг нь баримтлаж дагсан тэрийг хон зочлох хөв заяажээ. Тийм ээ. Энэ гайхамшиг талбарт Сүхбаатар алхаж явсан. Монголын хөлсөлчдийн анд нөхөр Борис Шимяцкий Монголын байдал, Монголын төлөөлөгчдийн тухай Владимир Ильич Ленин дэлтгэж түүндээ Сүхбаатар бол 29 настай залуу хүн боловч гойд эрэлхүүгээр түүний тухай ард олны дунд баатар ёсоор домоглон хэлэлцэх болжээ. Сүхбаатар бол ардын хөвсгөл намын идэвхтэй зүтгэлтний нэг Монголын шилдэг уран илтгэгч мөн. Сүхбаатар зөвлөлт Орос улсын талыг баттай баримталж Сүхбаатар Оросоор багсаг ярина гэжээ. 1921 оны 10 дугаар сарын 26-нд Монгол зөвлөлт Оросын төлөөлөгчдийн хуралдаан эхэлжээ. Та бүхэн сайн харцгаа. Кино зурагт хадгалагдсан үлдсэн Сүхбаатарын маань дүр энэ байна. Энэ зургийг энэ хэлэлцээрийн үед авчээ. Энэ хэлэлцээр Сүхбаатараас гадна хичээнгүйсээ цэрэндарж нарын зэрэг хүмүүс зөвлөлт Оросын талаас Духовский, Гейцнер оролцожээ. Ленин энэ хэлэлцээрийг маш их анхаарч байлаа. 1921 оны 11-р сарын 5-нд Монгол улсаа зөвлөлт системд наримдах Орос улсын хооронд наримтлыг тогтоох хэлэлцээр гарын үсэг зурлаа. Энэ гэрээуд их улс гүрнүүдийн хооронд тэгшэрхийн үндсэн дээр байгуулсан анхны гэрээ байлаа. Энэ гэрээ Монгол зөвлөлтийн ард түмний цусан барилгаас наримтлын албан ёсны анхны баримт бичиг байлаа. Иргэний дэний дамх чанжин хүрээнд Сүхбаатарыг хүлээн авч Хувьсгалт Монголын жолоодогч Сүхбаатар гэсэн энэ сэдвийг бэлгэлжээ. Тэрээр гарын үсэг зурсан тэр өдөр их Ленин Монголын төлөөлөгчдтэй уулзжээ. Ленин өрөө энэ сандлуудын нэгэн дээр Сүхбаатар маань суугаад Ленинтэй ярилцж байжээ. Ленин хувьсгалын албыг бэхжүүлж нийгмийн байгууллагыг өөрчлөх талаар Монголын төлөөлөгчдөд үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн юм.
Сүхбаатар тэргүүтээ Монголын төлөөлөгчид ажлынхан үр дүнд сэтгэл хангамжтай нутгийн зүг уцлаа. Нутаг уцах замдаа Сүхбаатар эрхүү хотод бууж, хувьсгалт ажлын найз нөхөд тэнтхийн намтрын зүтгэлнүүдтэй уулзсны дотор Сүхбаатарын баруун талд сууж байгаа хүн бол Улаан цэгийн 5 дугаар армийн командлагч Убаревич Сибирийн алдар төвсгөлж Каландраш бас энэ уулзалтанд оролцож байна. Одоо Сүхбаатарын хүү галсангийн яриаг сонсцгоё. 1922 эцэг сургууль байгуулсан. Дэвигээ сургууль авсан байсан. 1922 онд η surgota για αυτό μέσα. Nije tamo je mjesto za hranu i rando, a ovim bezodajte. Nije širu kundi sam da. Zajem da od šini arvo koji njegce i dost vesno i hačat spontano samo čuva. Zajem da od ovdje čuke da je da tako čuva. A je surgota je ovdje kod adna na to šiti imes. Nije da mu je otavio mu je tevisinde, kuntikisinde hayır olarak da işte kursun. Yüzlerin motorun hatta hantajlıktan yoksun. Ağır şirketlerden hacetliyorsun, ayşeliyorsun, hayır olur. Geçiyorsun. İngir ölçü otak hayır kursun. İngir otak soğuklıktan yoksun. Ağır var olsun, iyi besinde otak. Ağır yürüyecek. Adın katır yavaşça çıktı. Bir savcılığı görüşümü iyi bir bir vakti. Ардын засгийн газрын 1923 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хурал бол Сүхбаатарын оролцоотой хийсэн хамгийн сүүлчийн хурал. Энэ хурлын 2 дугаар зүйлд шинэ жилээр богдын амгалан айлтгаж олон ноён төшмөлөөс барьдаг билгийг улсын сангаас аргахыг зогсоож 5 дугаар зүйлд багшийн сургууль анх төгсөж байгаа 9 хүний сэтгэлийг баярлуулж тус бүрийн 37 мөнгө улсын сангаас олгохоор тогтжээ. Ингэж шинэ юм золгож, хууч юм уулуулж байлаа. Сүхбаатар маань ардын үйлсийн төлөө нэгэн биеийн хохирох энтхийг үл хайхан зүтгэдэг. Эх хормон ингэж төсөөлөн бодож байсан юм. Сүхбаатарын бадрангуй тэмүүлэлд итгэдэг хүмүүс байдаг байжээ. Сүхбаатар тэдэнд хариуцлагатай. Тэнгэрийн дор дэлхийн дээр эрдэмтэн хүний вийг олж төрсөн гайхамшиг зохиол. Эхийн хөвлөгөөс сард нялх нялзраагаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх асгалдаг гэж өдөр түлхэн өссөөр бие тэгшин санаа олж хүмүүцний хойно хэдий мэрэгэн Монгол адилгүй хүчрхэг буурай өөр болгож аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болгоод хандах зүг өөрөнд тогтноо. Эвиснаа нэгдэг л орчлонгийн дүн бодисыг ийгүүлэн авч хүчитнийг хураан чаднаа. Түүнчлэн бидний улс эв сандыг нэгдэх нь нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлгөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй их явдал огтгүй болж цэнгэлийн мандлагалж болохыг дан ганц өдний сэтгэлийн чин зэрэг мэднэ.
ташаагүй үнэн болохыг бие батлан өгүүлнэ гэж. Тийм ээ. Ташаагүй үнэн байсан юм. Сүхбаатарын мэдсэн байгуулсан эмхийгээд Монгол Ардын улсад санийхан шалгуулсан жолоодгоор Цэнгэлийн манд байгуулсан Монголын ард түмэн социализмын явдлыг итгэл төгс урагшилж байна.